Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд хөгжмийн хичээлдээ өрж байна. Өнөөдрийн хичээлийн ерөнхий сэдэв хөгжмийн урлагийн урсгал чиглэл. Хөгжмийн урсгалын чиглэлийг барокко, рококо, классицизм, романтизм. Бид өмнөх хичээлээр барокко үеийн хөгжмийг сонссон билээ. Бид өнөөдөр юу үзэж, юу мэдэх вэ? За өнөөдрийнхөө зорилгыг тавья. За өнөөдрийнхөө хичээлд бид нэр хоёр зорилго тавья. Нэгдүгээр зорилго романтизмын үеийн гол төлөөлөгчийн уран бүтээлтэй танилцах. За мөн Жорж Бизегийн Кармен Дюрийн хөгжим сонсож үйл явдалтай танилцах. За ийм хоёр зорилго тавьж байна өнөөдрийн хичээлд. За романтизмын үеийн урсгал чиглэл нь 18-аас 19-р зууны үед үүссэн. Энэ үеийн гол төлөөлөгч болох Жорж Бизетэй өнөөдөр уран бүтээлтэй танилцж, түүний зохиосон зохиолтой танилцах байна. За Бизе Францын хөгжмийн зохиолч байгаа. Зохиолчийн товч намтрыг тав хүнтэй танилцуулъя. Дэлхийд дахинд алдарсан Францын нэрт хөгжмийн зохиолчийн Авиас Үлэг баг учиртай тодорч 4 настайдаа ноот мэддэг бөгөөд 10 настайгаас Парисын хөгжмийн дээд сургуульд оржээ. Бизегийн сэтгэлийг эзэмшиж байсан зүйл бол театр байлаа. Тэр хэлэхдээ надад театрт хэрэгтэй гэдэг байна. Жорж Бизе 6 дүр, 3 хошин дүр бичжээ. Бизегийн хөгжмийн зохиолоос хамгийн алдартай нь Кармен Дюр юм. Дэлхийд даяар дуурсан энэ дүр нь одоо хүртэл бидэнд эгшиглэж байдаг. Жорж Бизе уран бүтээлийн эд цэцэглэлтийн үе буюу 37 нас хүрээгүй байхдаа таалалд төгссөн байна. Жорж Бизе тухайн үеийн дуурийн хэвсүүл загварыг эвдэж амьдралын бодит байдлыг дэлгэрэнгүй илэрхийлсэн нь онцлог юм. Тэр их шургуу ажилдаг байсан. Кармен Дюрд 1200 хуудас найруулга дахин хийж байжээ. Кармен Дюрийн тухай одоо та бүхэнд тавьж танилцуулъя. За Кармен Дюр нь дуур болж хувирахтаа нэлээд өөрчлөгдсөн байдаг. Кармен Дюрийг их өөрчлөж эмэгтэй хүний гоо сайхан, эрх жаргалын төлөө тэмүүлэгч, эрлэх зоригтой сайн сайхныг илэрхийл болгож гэрэлтэй болгон зохиолын агуулгыг өргөсөн байдаг. Кармен Дюрийг анх 1875 оны 3 сарын 3-нд Парист тоглосон байдаг. 1876 онд Кармен Дюр Парисын театруудын тайзныг гаргахаа болсон. Гэвч 1883 оноос эх орондоо дахин эгшиглэх болжээ. Хамгийн анхны тоглолт нь амжилтгүй болж байсан тэр үед Петр Ильич Чайковский энэ зохиол 10 жилийн дараа дэлхийн хамгийн алдарт дүр болох болно гэж хэлсэн ид чидмэт үнэн байлаа. Уг алдартай Кармен Дюрийг манай оронд Баатар сүрэнгийн орчуулгаар 1984 оны 4 сарын 5-нд Дөөр үжигийн эрдмийн театрт анх тоглосон байдаг. За тэр үед манай жүжигчид хоёр баг болон одоо Кармен Дюрийг бүтээсэн. Кармент
Баадажив, Мөнгөшүр, Түрүүч, Хозед, Банд, Бэх Очор, Их Самуэльд, Хавлааш, Жаргал сайхан бүтэд найдал маань одоо тоглосон. Найруулагчаар Эрдэнэ Булган, удирдаачаар Бүрэнбэх, зураачаар Гунгаас өх, мөн хоормейстерээр Хайдав, балетмейстер Навчаанаар ажиллаж байсан байна. За энд бол симфони найрал хөгжим бол гол үүрэг гүйцэтгсэн. За энэ зурагнаа харагдж байгаа бол одоо зураач Гунгаас өх гэдэг хүн байна. Энэ бол одоо тайзны бүх арын зургийг, тайз заслыг одоо бүгдийг зурж хийсэн байна. Кармен Турийн гол дүрүүдэд за гол 3 дүр байдаг. Кармен, тамхины үйлдвэрийн ажилчин Цэган хүүхэн. За меццо сопрано хоолойтой дуучин байна. Хозе, Түрүүч, тенор хоолойтой дуучин дуулна. Их Самуэль яг бухтаа туллагч баритон хоолойтой дуучин одоо дуулах юм байна. За одоо цөмөрөө нэг хөгжим сонсцгоё. Ямарваа нэгэн зохиолд удирдгал хөгжим гэж байдаг. Кармен Турийн удирдгал хөгжим мөн дэлхийд даяард алдартай. За манай Монголын үндэсний найрал хөгжим төртөл одоо тоглогддог хүмүүс сонсох дуртай. Турийн удирдгал хөгжмийг сонсъё. Кармен Турийн 1-р үзэгдэл. Тамхины үйлдвэрийн цайны цаг ажилчин хүүхнүүдийн дунд Кармен гарч ирнэ. Тэрээр айс зан шазрун үзэсгэлэн гоодоо эрдүүн зоримог эрх зоргоороо учир энэ байдлаа хабанера гэдэг дуугаар илэрхийлнэ. Энэ бол эрх чөлөө тэмүүлэл эрмэлзлийн дуу юм. Нэгэн дуу сонсъё. За энэ дууг ямар дуу болох нь уу, бид нар хаан сонсно гэдгээ цөмөр эхлээ сайн сонсоод үзье. За дүр сүжлэгээ үзье. За хабанера гэдэг дуу маань бол эрх чөлөө зориг тэмүүллийг одоо харуулсан дуу байдаг. Your chains of love now hold me tight. Your bovine beauty makes my Google-ийн канон дээр сонгодог хөгжмийг
сонгодог дөөрийн урлагийг бол одоо маш их дэлгэрэнгүй хүүхдэд ойлгомжтойгоор ингээд одоо оруулсан байдаг. Тэгээд цөмөрөө энэ удаагийн хүүхдийн киног сайн хараад авъя гэж. Энэ хүүхдийн киног бид нар цөмөрөө үзсэн байдаг. Энэ дууны аялгауг хүртэл бүгдээрээ тогтоосон байгаа. Яагаад энэ хүүхдтэйг би энд оруулж байгаа бэ гэдгийг та нар удахгүй одоо мэдэх болно. He's not real smart, and yet he's touched my little cowhide heart. He loves my moo, my cow-like gaze, his numbskull charm has set my heart ablaze. Одоо бүгдээрээ хабанер Кармены айрыг сонсцгоё. За айры гэдэг нь бодрол гэсэн утгатай. Кармен бүсгүй маань байна. Энэ улаан цэцэгнээс бол одоо жүжигийн одоо гол үйл явдал, адал явдал одоо эхэлдэг. Энэ зохиолын 1-р үзэгдэл тамхины үйлдвэрийн гадаа цайны цагаар болж байгаа үйл явдал. За энд нөгөө Хозе гэдэг одоо төрүүч маань байгаа. Гол дүр. За тэр сууж байгаа нь бол одоо төрүүч Хозе байна. За зохиолын маань гол өрнөл хэсэг эхлэх гэж байна. За Намо төрүүч Хозег олны өмнө тухуурхан дооглож нэгэн цэцэг шидэж өгдөг. Энэ нь бол одоо Хозед одоо ид шид элбэн юм шиг санагддаг. Энэ цэцгээс жүжигийн хамаг өрнөл зөрчил үүснэ. За энэ бол хабанерэ дуу байлаа. За одоо бүгдээр яг энэ үйл явдлыг сайн ажиглан харцгаая. Зохиолын маань гол хэсэг юу? Энэ байгаа юм. Хоёрдугаар үзэгдэл. Үйл явдлыг ойлгоснороо дэвтэр дээр цөмөрөө бичээрэй. Үйл явдал маань юу гарах нь гэдгийг удахгүй одоо дэлгэцнээ гарах болно. Хоёрдугаар үзэгдэл. Дэм буудлын газарт Кармен найз нарын хамт байна. Энэ газар бол хилийн хулгайч нарын үүр наймаачдын ууддаг газар байгаа юм. Энэ үед нэр цууд гарсан бухтай туллагч одоо ирж Карментэй танилцдаг. Мөн Хозе Кармент өөрийнхөө сэтгэлийн бэлэг тэмдэг болгож түүнд бөгжөө дурсахдаг. За ийм үйл явдал бол одоо 2 дугаар үзэгдэлд
гардаг. 3 дугаар үзэгдэл. Шүн ууланд бөглүү газар нь хөлийн хулгайч нар энд түр буудалдаг. Эксималиа мөн ирсэн байдаг. За энд бол хожоо Эксималиа хоёр бол одоо хоорондоо нэг одоо булаацдаг тэмцэлтэй. Ийм үйл явдал одоо 3 дугаар үзэгдэлд гардаг. 4 дугаар үзэгдэл. Нарлаг сайхан өдөр. Севил хотын талбайд хүмүүс пиг дүүрэн бухын тулааны тэс чадан хүлээн. Кармен бухтай тулагц Эксималиад хайр сэтгэлээ эргэлдэггүй өгсөн болохоор бухын тулаанд ялаасаа гэж хүлээн. Энэ хооронд хожоо Карментэй хүрчиж уулздаг. Урд өмнгийн бүх нүглийг өршөөж үерхлээ сэргээхийг Карменаас гуйдаг. Гэсэн хэдий ч Кармен Эксималиад хайртай болсноо хэлж бэлгэлсэн бүгжийн түүн рүү чулууддаг. За энэ үед өвдөг зэмөр зохиолын бас хамгийн гол хэсгийг бас анхаарна. Харъя. Нөгөө бүгжийн одоо аваад ингээд чулуудлаа. Гууж сүгдөөд нэмэргүй босноо ойлгосон хожоо уур хилэндээ шатаж Карменыг хутгална. Эрлэгэх замтай энэ бүсгүйн амийг хороосондоо гашуутсан боловч нэгэнт цаг оройтсон байдаг. Бид өнөөдөр юу үзвэ? Асуултанд хариулъя. Зохиолчийн төвч намтар. Тэр хэдэн дуур бичсэн бэ? Зургаан дуур 3 хошин дуур гэж байна. Кармен дөөр анх хэдэн онд хаан тоглогдсон бэ? Монголд Кармен дөөр анх хэдэн онд тоглогдсон бэ? Кармен дөөр хэдэн бүлэг хэдэн үзэгдэлтэй вэ? Кармений зан чанарыг илэрхийлэх дуулалт хэсгийн дууны нэр. Дүгнэлт. Францын нэрт хөгжмийн зохиолч Жорж Bizet-ийн Кармен дүүртэй танилцлаа. Гэрийн даалгавар.
За энэ хаягаар орж нүүрийн дэлгэрэнгүй мэдээллийг аваад уншаад танилцаарай. 81-р хуудсан дээр бас даалгавар байгаа. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.